Монголын гар барилдааны нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн 4-р удаагийн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэгээд уг тэмцээн болвол мэдээж улсын аваргуудыг шалгаруулна. Тогтмол тууштай бэлтгэл хийснээр бид нар Азийн аварга шалгаруулах тэмцээн цаашдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах зорилготой. Тийм тамирчдыг сонгон авах зорилгоор хийж байна. Үүнээс хойшоо олон өсвөрийн тамирчид, насан туршидын шилдэг тамирчид гарч ирнэ гэж найдаж байна. Аймаг бүр дээр салбар холбоо байгуулагдаж эхэлсэн байгаа. Тэгээд холбооны хөгжил илүү сайн байхын хэрээр тамирчид бас илүү идэвхтэй, хүчтэй, мундаг тамирчид гарч ирнэ гэж найдаж байна. За бүгдээрээ гар барилдааны спортыг илүү сонирхож хичээллээрээ гэж залуучуудад айлж байна. Монгол хүмүүс хүчтэй учраас хичээцгээе.